Санаа би Солон танарч зөвлөд нэг анимер зөвхөр шийдлээ. Түүх хэсгээд нэг нууц байгууллага дотор туршилт хийж яадаг. Нэг эрдэмтэн туслахтаа машиныг хасаа гэж тушаахад амжилттай хар нүхнийг лээ. Үзэгдэл юу Аминай гих залуу руу шилжив. Юу Аминай нэгэн өөр газраас тушаалавч нууц байгууллагад хурж ирчихсэн байв. Харин дотор талд нь туршилт амжилттай болчихсон байдаг. Эрдэмтэд бүх зүйлээ унтраах гэж байтал тэнд байсныг зэрэг бүх эрдэмтдийг алж эхэлнэ. Яг тухайн үед юу нууц байгууллага дотор орж цэргүүдтэй тулдаж амархан ялцхан. Дараа нь даалгавраа биелүүлэхээр цаашаа явлаа. Юу өөрөө онгодог хаалгаар орж ирэх үед дотор талд нь малгайтай залуу бүх эрдэмтдийг алчихсан байдаг. Юу мэдлээд миний ихэнх би робот гэж хэлээд нэг авиагаар асар хүчтэй дайралт хийнэ. Юу ч мөн адил орчин үеийн хувцастай байсан учраас дайралт нь тисэж малгайтай залуугийн хоёр гарыг тастаж дараа нь амархан ялж чаддаг. Юу асар хүчтэй асах жижигхэн нарыг унтраар салбараа амжилттай биелүүлнэ. Нэгэн нууцлаг карт шиг хэлбэртэй зүйл бас байх бөгөөд тэнд сануулга бичсэн Ри Ямабиши гэх эмэгтэй нэгэн зураг хардсан. Ри бол профессор хүн билээ. Ри онгоцны бодол дээр сууж байхад нэг нь шаардлагатай залуу хурч ирээд аваад цаашаа явна. Ри ер нь жоохон азгүй. Буутай залууд барьцаалагдаад ер нь бол албаар барьцаалсан байдаг. Шар үстэй залуутай хамтарч тухайн үед нь юу гарч ирж нөхцөл байдал буруу байгааг мэдсэн учраас нэг залуутай ярилцаж байгаад албаар буудуулж байгаад машинаас гарч ирэх үед дэлб цохиж унаадаг. Юу гадна нэг өөр нэг хүн цуг ирсэн байхаас гадна Ри аюулгүй газар руу явдаг. Танихгүй залуу нөгөө хоёр хүнтэй үлдэнэ. Танихгүй залуу өөрсдийн гэсэн учир бүтүүлэг технологиор гараа хурц сэлэмшиг болгоно. Яг тухайн үеэр Ри авч явж байгаа юу одоо таныг би аюулгүй газар авчина гэж хэлээд Ямамото гэх хүн дээр авч ирдэг. Ямар ч байсан Ямамото нөхцөл байдлын талаар яриад юу Ямабиши хоорондоо ярилцаж асар хурдан тотон болно. Ри Японд 50 амьдрах арга алга байна. Би баг байхдаа гэр бүлийн гишүүдэд алдсан гэдгээ юу хэлнэ. Маргааш нь Ямамото нууцлаг материалыг талаар Ритэй ярилцаж байхад тун удалгүй нэгэн битүү өмсгөлтэй буутай зэрэг гаднаас ороод ирдэг. Юу гар ирж тун амархан ялчхана. Тухайн мөчөд гаднаас бүр олон зэргүүд орж ирнэ. Юу өөрийнхөө өмсгөл дотроо өмссөн байсан учраас тэд доор нь өөрчлөгдөж амархан зэргүүд ялна. Гараа хурц сэлэмшиг болгосон залуу дахин гарч ирнэ. Нууцлаг залуу өөрийгөө коучи гэдэг гэж хэлнэ. Коучи шууд л юутэй тулалдаж хүчийг шалгаад яваад өчтдөг. Маргааш нь юу Ямабиши хамтдаа нисдэг тэргээр нэг тийшээ явж байтал дайралтанд өртөж сэтгэл тэрэгний хойд хэсэг дэлбэрчин. Юу Ри араас онгоцноос үсрэн энэ бүхний ард коучи дахиад л байсан байж байдаг. Юу Ямабиши модонд дотор ярилцсан. Ри яагаад хүмүүс би алдаг юм бэ гэж асуулаа. Юу дэлхийг удирдахын тулд юм болов уу гэж хэлнэ. Ри нууцлаг үсгээ бичсэн картыг уншиж тайлах гэж оролдоно. Тухайн мөч дахин тусгайгийн цэргүүд манай хоёр руу дайрлаа. Юу Аминай амархан 5 зэрэгтэй зодтолдож нэг нэгээр нь ялж эцсийн ахлагчтай нь үлдэнэ. Юу зөндөө гал нээсэн боловч ахлагч сумд оногдохгүй бас яахчгүй өвдөлт мэдрэхгүй байх нь тун сонирхолтой. Юу ихтэй тулаанд эцэст нь ахлагчийн ялчихна. Коучи тухайн тулааныг дамжуулан Ри хулгайлагчсан байдаг. Ер нь Пужи уулын дотор л ороод ирчихсэн. Дотор нэг сонин гэрэлтэд байдаг. Мөн жижигхэн карстай яг ижилхэн том хатан дээр бичсэн төрсөн нэг мөсөн бүрхүүр шиг зүйл дотор хадгалагдаж байдаг. Коучи ямар нэгэн байдлаар галыг удирддаг болчихно. Мэдээж тухайн үед юу руу тасралтгүй коучи галаар буудаж алах гэж ордно. Гэвч өмнө ялагдсан ахлагч коучи гарч ирж баригдсанаар анхаарал нь түр сарнина. Коучи уурлаж юу руу дайрсан боловч юу нууцлаг үсэг бичсэн чулуугаар өөрийгөө хамгаалж сэлэм харин чулууг зөксөн учраас хагарч орхино. Сэлмээр галыг удирдах байсан учраас тулаан дуусна. Юу сайхан буудан дээр амарчсан Ямамототой ярилцж байдаг. Ямамото ч юу хандаж сайн байсан гэдгийг хэлнэ. Үзэгдэл дахин солигдож юу хичээл рүү шилжин сурагч юм байлээ юу бол ядаж яхад хичээл дээрээ зүгээр л унтна хийх ер нь бол дургүй хичээл бололтой багш нь унтаж байгаа юу руу уурлаж шохоо шүтдэл юу шохоогийн бариад авна. Багш уурлаад л байна. Өөр юу яах ч лээ. Уг нь онмоор л ясмах. Юу ангийнхан охтууд их л халамж тавина. Харин утас дээр нь дуудлага ирэх үед юу охтууд бас явуулахгүй юу руу шууд цонхоор үсэрчихнэ. Энэ удаагийн даалгавар бол Навогийн зав байдаг. Тэр зав нь Туркийн газар нутагт олсон
Тэр Ноагийн хөлөг дээр нууцлаг бичиг бичээсэй байдаг. Ямамото ер нь бол нууцлаг зэвсэг байх магадaltaй гэж таамаглаж байгаа гэдгийг хэлнэ. Юу даалгавраа биелүүлэхээр явна. Мөн хэсэг бүлэг хүмүүстэй очиж танилцсан. Юу хоёр эрдэмтэн маш сайн утга өгдөг. Юу хутгийг барьж үзээд ямар гоё юм бэ гэж хэлэх зур аюулын тохиод дуурна. Гаднаас хэсэг бүлэг төсөлсөн итгэд товтолж байдаг. Юу мэдээж тэр аврах том биетийн нөхөртэй тултна. Үнэхээр том биетэй хүчтэй зэвсэгтэй байдаг. Юу яг л алуулах шахах үед Жин тэр авраг залуу руу нэг зүйлс шийдснээр юу аврагдана. Жин мэдээж туслахаар ирсэн байдаг. Жин том биетэй залууг тасралтгүй дайрсан боловч Жин хурд хүчээр хамаагүй илүү байж чаддаг. Тэгэд энэ бүхний ард тэр дийлнэ. Колонел Мактогал гэх этгээд холын зэнээс ажиглаж байсан байж таарна. Ер нь бол колонел мөн адил Ноагийн хөлөг дээр зэвсэгтэй байж магадгүй гэсэн таамаглалтай байдаг. Юу эрдэмтдтэй ярилцаж байхад колонел манай хэдийг байгаа газар нь өөрөө ирсэн. Харин дотор талд зэвсэгтэй халдагчдыг хүлчгсэн байдаг. Колонел цэргүүдтэйгээ ирчихсэн юутэй таарна. Юу бид нь хүрэхгүй орон зайнаас маш хүчтэй цохилт өгнө. Жин гарч ирээд дайсан сэргүүд рүү дайрч нэг нэгээр нь устгаж эхэлнэ. Жин буудуулсан ч гэсэн шууд уурлаад нэг хувиралтанд орчихдог. Хүмүүс Жинийг хараад гайхшиж байх хооронд колонел түлхүүрийг олж Ноагийн хөлгийг олчихно. Тэгээд хаалгыг нээн. Ноагийн хөлгөн цаг уурыг удирдах чаддаг аимшигтай зэвсэг байж таарна. Яг тухайн мөчид колонел сайхан бодол байсангүй. Жин гарч ирээд колонелыг зогсоохыг шаардлаа. Колонел хэнийг чүгийг сонсохгүй дэлхийг сэнөхөөр шийдсэн байдаг. Юу тасралтгүй колонелийн орон зайны хамгаалалт руу дайрч дараа нь уурыг хүргэж байгаад юмыг нь удирдах чадрыг судруулж байгаад ялж чадна. Мэдээж Ноагийн хөлөг бас эвдэрч сүрч эхэлдэг. Колонел ухаангүй болтол зодсон юу хүү аваад Ноагийн хөлгөөс гарна. Хөлөгч сүрч бүх дэлхийн аюулгүй босноор манай аним энэ хүрээд дуслаа. Дараагийн анимыг үзмээр байх юм бол лайка дараад 30,000 үзэлт их юм бол шинэ сонирхолтой аним оруулах болно. Цэцэс халтан дэрдэлнэ чимэтэй байхад очсон гэрэтэн хашуу ирсэн ч айхгүй эпи Сами шил you're not you see чиний төлөө бүгдийг хийж чадна би ч зүгээр нэг дуулахч биш бодож